Бид бараа бүтээгдэхүүн худалдаа авсныхаа дараа бол нөөтийн баримт авдаг. Тэгэхээр нөөтөөс бол 10% нь төрдөг, 2% нь буцаа олголтоор авдаг. Тэгвэл яг нөөт гэж юу вэ? Яагаад бид нөөт төлөх ёстой? Одоо тий нөөтийн татвар төлөх ёстой юм энэ талаарх мэдээллийг эдийн засгчаас тодруулаад тэгэхээр нөөтөөс одоо өгч байгаа одоо 10% маань төсвийн бол 23%-ийг дангаараа бүрдүүлж идэг юм байна. Тэгэхээр одоо хэрвээ төсвийг одоо бүрдүүлж байгаа нь 23% байхгүй болчихвол юу болох вэ гэдэг талаарх мэдээллийг дараах мэдээнээс үзнэ. Энэ татвар бол зөвхөн 2016 оноос эхлэегүй шүү, тийм ээ. 2000 он гэхэд бид нар нийтийн татвартай байсан гэсэн. Яг 2016 оноос эхлээд нөгөө ийм цахим болж ирсэн нөгөө системд ороод хүмүүс мэддэг болсон байна гэсэн. Аж ахуйн нэгжүүд тэр болгон одоо нөгөө нөөтийн нэмэн үртгэхийн албан татвар төлдөггүй байсан. Тэгээ тэднийг төлөвлөхийн тулд бол яасан бэ гэхээр суглаа гэдэг юмыг гаргасан байна гэсэн. И баримттай энэ аппликейшнтэй болохоос өмнө нэмэн үртгэхийн албан татварын нийт улсын төсөвт оруулж байгаа хувь хэмжээ бол мэдээж тэгээс эхэлсэн байгаа. 2% болоод 3% болоод 12% болж исэн бол одоо бол нийт төсвийн орлогын баг 23%, 24%-ийг энэ нөөтийн татвараас авж байна гэсэн. 23 онд бид нар маш их хэмжээний бондын гадаад бондуудынхаа өрийг төлөх ёстой. Дахиад Хятадын төв банкнаас авсан зээлээ төлөх ёстой. Энэ зээлүүд том зээлийн өргөн төлөлт 2023 онд хүлээгдэж байгаа. 2024 онд, 2025, 28 онод тэр зээлээ бид нар өөрөө яаж төлөх вэ? Өшөө 100 төгрөгийнхөө 23-ыг за болио гэдээ авах болчвол тийм ээ. Тэгэхээр бид нар энэ гадаад өр ингэж нэмэгдэж байгаа. Гадаад өр нь нэмэгдээд байхад харин татвараа бууруулна гэдэг бол эсрэгээр татвараа нэмэгдүүлж ээж хүн болгон татвараа төлж ээж татврын орлогыг сайн болгож ээж засгийн газрын үргүй зардлыг багасгаж ээж энэ үрийг дарна шүү дээ. Нөөтөөс авж байгаа 10% бол манад бол өндөрт ордгүй. Ер нь бол нэг 7%-аас л эхэлдэг. Залуу, настай, тэтгэврийн төдийгүй тэтгэврийн насны хүмүүс ч гэсэндээ талах худалдаж авахдаа нөөтийн төлбөрийг татварыг төлж гинэ л гэсэн. Гар утасны мөнгө төлөхдөө бас нөөтийн татварыг төлж гинэ л гэсэн. Тэгэхээр бол яг хөглөр эцэстээ бүх иргэд давсан тийм хэмжээний гадаад өрийн зээлтэй өөртөө ийм эдийн засгт бол татвар бууруулах битгээл татвар өссөн нэмэгдэх тийм аюул үргэлж байдаг. 10%-ийн нөөтийн татварыг болиулчаа гэж бодъё. Тэгэхээр төсөв рүү орж ирдэг 23% орлогыг бол энэ төсөв яаж нөхөх вэ гэхэл мэдээж гаднаас л дахиад зээл ав. Тэр зээлийг 5 жилийн дараа, 8 жилийн дараа, 10 жилийн дараа бидний үр хүүхдүүд төлнө. Бидний үр ач төлнө. Тэгээд тэр үед нөөтийн татвар 10% биш 15 ч болцсон байж юм. 18 ч болцсон байж юм. Тэр их айхтар гадаад өрийг төлөхийн тулд. Тэгэхээр нөгөө үе шат болгонд үе болгонд одоо үүрдэг одоо тэр эдийн засгийн одоо тэр ачааг л үүрч явна гэсэн. Харин асуудал юунаас болсон бэ гэхээр ийм одоо засгийн газрын зардал нь ийм их хамаагүй нэмэгдэж үргүй ингэж зарцуулагдаж нөөтийн татварын орлогыг ийм хамаагүй зарсны хариуцлагыг улс төрчдөөс тухайн бодлогыг усан улс төрийн намаас хүмүүс асууж явах ёстой. Хүмүүсийн улс төрийн боловсрал, санхүүгийн боловсрал сайжирч явах ёстой. Яагаад бид нар ийм манай миний төлж байгаа нөөтийн одоо мөнгөөр ингээд хамаагүй аймагт угтах хаалга бариад байгаа. Яагаад ийм хинтээ аймагт ийм амар үнэтэй хөшөө бариад байгаа? Яагаад энд бурхны хөшөө бариад байгаа гэдэгтээ асуулт тавиад энийг болиулдаг байж ич тэгжиж төсвийн мөнгө зөв юмд хэрэгжиж эцэстээ бидний одоо энэ эдийн засгийн одоо нөхцөл байдал татварын зарцуулалтын нөхцөл байдал арай гайгүй болох байхаа л гэж бодож байна.